Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ та бүгдийн өдрийн амар амгалан айлтгая. Монгол улс 2024 онд нийт 162-т гадаад худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.4 тэрбум ам долларт хүрсэн бөгөөд үүнээс экспорт 15.8 тэрбум ам доллар, импорт 11.6 тэрбум ам доллар болж худалдааны тэнцэл 4.2 тэрбум ам долларын ашигтай гарсан байна. 2024 оны байдлаар Оросын улмын улстай хийсэн худалдаа 2.7 тэрбум ам долларын алдагдaltaй байна. Сүүлийн 10 жилд Оросын улмын улс руу экспортлох хэмжээ төдийлөн нэмэгдээгүй бөгөөд шатхуун нээрэл нэмэгдсэнтэй холбоотой импорт өсөж, худалдааны бүтэц бүхэлдээ тэнцвэргүй болсон байна. Оросын улмын улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн тул холбооны бусад гишүүн орнуудтай адил нэгдсэн гайлын тарифын бодлого хэрэгжүүлдэг. Монгол улсаас Евразийн эдийн засгийн холбоонд экспортлох барааны 15-аас 50% гайлын тариф ногдуулж, эрүүл ах уй, хорой цээрийн өндөр шаардлага тавьж байгаа нь экспортын боломжийг хязгаарлаж байна. Мөн нийт экспортын 91.2%, уулуурхаан бүтээгдэхүүний 94.7%, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний 82.7%-ийг зөвхөн бүгд найрамдах хятад ард улсад экспортлж байна. Энэ нэг улсын зах зээлээс хэд хамааралтай болж, эдийн засгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулах хэмжээнд хүрээд байна. Оросын улмын улс нь Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орон тул тус холбооны дүрм заасны дагуу холбооны 5 гишүүн орн нэгдсэн татврын тогтолцоотой. Бусад гадаад улс орнуудтай хийх худалдаанд нэгдсэн нэг бодлогын хэрэгжүүлдэг бөгөөд импортоор орж ирэх бүтээгдэхүүнүүдэд 15-аас 50% татвар ногдуулахаас гадна эрүүл ах уй, хорой цээр техник өндөр шалгуур шаардлагыг тавьдаг тул Монгол улсаас экспорт хийх болцоо хомигдмал байж ирсэн. Иймээс бол түнш орнуудтай хийх худалдаанд тулгарч буй тарифын болон тарифын бус саадтгарыг бууруулж харьцангуй даваа талтай бүтээгдэхүүнээ саадгүй экспортлох, дотоодын үйлдвэрлэл шаардлагатай орц, түүхийн эд, тоног төхөөрөмжийг хямд өртгөөр импортлох нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна. Үүнийг хэрэгжүүлэх гол нөхцөл нь чөлөөт худалдааны хэлцээрүүдийг байгуулах явдал юм а. Тус хэлцээр нийт 31 зүйл 4 хавсралтаас бүрдэх бөгөөд хөрөнгө оруулалт, үйлчлэгээний худалдаа, банк санхүү, төлбөр тооцоо зэрэг асуудлыг тусгаагүй. Зөвхөн 367 барааны хүрээнд харилцан тохиролцсон. Мөн хэлцээр 3 жилийн хугацаатай бөгөөд талууд өөрөөр тохиролцоогүй бол хугацааг сунгасан тооцно. Хэлцээрийн хүрээнд хоёр талаас ижил тооны буюу барааг тодорхойлох кодчлын уялдуулсан систем буюу биткүүсийн 6 оронтой кодоор 367 төрлийн нэр төрлийн бараанд тарифыг шууд тэглэнэ. Тарифыг бууруулах, тохирсон квотын хэмжээнд тарифыг тэглэх, тохирсон квотын хэмжээнд тарифын хөнгөлөлт эдлэх зэрэг үндсэн 4 төрлөөр тарифын саад тодорхойлыг бууруулахаар тохиролцоо. Түүнчлэн Улаанбуудаа, Өндөг зэрэг манай улсын стратегийн болон хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний импортын нөлөөллийг бага байлгахад онцгойлон анхаарсан бөгөөд тоо хэмжээний хязгаарлалт тогтоох, зарим барааг хасуулах замаар дотоодын үйлдвэрлэлийг хамгаалах зохицуултыг хэлцээрийн төсөлд тусгуулсан. Олон улсад чөлөөт худалдааны хэлцээр хийхэд түгээмэл ашигладаг ерөнхий тэнцвэрийн загварын тооцоололоор хэлцээр хэрэгжснээр манай улсын дотоодын бүтээгдэхүүн тэг 102%, хөрөнгө оруулалт 257%, Евразийн эдийн засгийн холбоо руу хийх экспорт 24.1% өсөх боломжтой байна. Тухайлбал махан бүтээгдэхүүн, ноос ноолуур, нэхмэл, сүлжмэл болон арьс шир зэрэг боловсруулах үйлдвэрийн гол бүтээгдэхүүний экспорт 42-оос 152%-аар нэмэгдэж, Монголын бүтээгдэхүүн гайлын татваргүйгээр өргөн зах зээлд нэвтрэх нөхцөл бүрдэнэ. Мөн Монгол улс болон Евразийн эдийн засгийн холбоо түүний гишүүн орнууд хоорондын худалдааны төр хэлцээр байгуулах асуудал нь Алсын хараа 2050 Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичгийн зорилт 4-4-т Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзүүлбэрийн 3.2.5.1, 3.2.5.3, 3.2.5.4, Монгол улсын засгийн газрын 2024-өөс 28 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.4.2 тусгагдсан болно. Цагаан алт, хүнсний хувьсгал, атрын дөрөв, шинэ хоршоо хөдөлгөөн зэрэг төрийн бодлогын хүрээнд хөдөө аж ахуйн салбарыг дэмжих ажил идэвхтэй өрнөж буй энэ үед тус хэлцээр нь дотоодын боловсруулах үйлдвэрлэл болон нэмэн үртэг шингээсэн бүтээгдэхүүнийг экспортыг нэмэгдүүлж, малчин өрөх болон үйлдвэрлэгч, экспортлагчдын орлогыг өсгөх, ажлын байрыг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Мөн дээр дурдсан Монгол улсын бодлогын баримт бичгүүдэд тусгагдсан бүс нутгийн интеграц нэгдэх, нэг эдийн засгаас хараад байдлыг бууруулах, экспортын зах зээлийг тэлж, төрөлжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх, худалдааг хөнгөвчлөх, хувийн хэвшил,
жижиг дунд үйлдвэрийг дэмжих ач холбогдолтой юм а. Экспортын үйл ажиллагаа хөнгөвчлөх чиглэлээр ахиц гарч зардал буурах боломж бүрдэх бөгөөд орц материалыг экспортын барааны өртгийн 50% тооцсон тарифын хөнгөлт эдлэх, барааг 4 цагийн дотор олгох, гарал үүслийн гэрчлэгээ нөхөн гаргах болцоотой болгох, эрсдлийн үнэлгээнд тулгуурласан гайлын шалгалтын шинэ зохицуулт хэрэгжих, 5,000 евроогоос бага үнийн дүнтэй бараанд гарал үүслийн гэрчлэгээ шаардахгүй байх зэрэг өөрчлөлт нь бизнесийн орчныг сайжруулах юм а. Энэхүү хэлцээр нь олон улсын хэлцээрийн гэрээний тухай хуулийн дагуу заавал улсын хурлаар сойрхон батлах олон улсын гэрээдүүл асуудлыг хэлцэн шийдвэрлэж өгнө. Анхаарал тавьсанд баярлалаа.